Сайн мэцхан хүүхдүүдээ 9 сарын 30-ны математикийн хичээлээ эхлүүлцгээе. Бүгдээрээ математикаа дэвтэр болон үзэг харандаа шугамаа бэлдээд суугаарай хүүхдүүдээ. За дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зураг дээр ямар амьтан байна вэ? Хэрэм байна. Тэгвэл ямар дүрс байна вэ хүүхдүүдээ? Гонцгой дөрвөлжин. Тэгвэл хэрэм маань гонцгой дөрвөлжин дүрсийн хаана байрлаж байна вэ хүүхдүүдээ нэрлээрэй. Зүйтэй гонцгой дөрвөлжин дүрсийн дээд талд нь байрлаж байна. Тэгвэл дараагийн зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Хэрэм маань ямар дүрсний хажууд байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй дугуй дүрс. Дугуй дүрс маань ямар өнгөтэй байна вэ нэрлээрэй хүүхдүүдээ. Дараагийн зургийг ажиглая. Ямар амьтан байна вэ хүүхдүүдээ? Муур. Муур маань ямар дүрсний хаана байрлаж байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй дөрвөлжин дүрсний наад талд нь байрлаж байна. Тэгвэл дөрвөлжин дүрс маань ямар өнгөтэй байна вэ хүүхдүүдээ? Нэрлээрэй. Дараагийн зургийг ажиглая. Муур хаана байрлаж байна вэ хүүхдүүдээ? Мөн ямар дүрс байна вэ? Зүйтэй гурвалжин дүрс. Гурвалжин дүрс маань ямар өнгөтэй байна вэ хүүхдүүдээ? Ногоон өнгөтэй. Ногоон өнгөтэй гурвалжин дүрсний хаана нь муур байрлаж байна вэ? Зүйтэй цаад талд нь байрлаж байна. Дараах амьтдыг хамтдаа тоолцгоё хүүхдүүдээ. Эхний амьтан маань ямар амьтан байна вэ хүүхдүүдээ? Туулай байна. Туулай маань хэдэн ширхэг байна вэ? Нэг ширхэг байна. Тэгвэл нэг ширхэг туулайг нэг ширхэг дөрвөлжин дүрсээр илэрхийлье. Дараагийн амьтан маань сармагчин. Сармагчин хэдэн ширхэг байна вэ хүүхдүүдээ? Нэг ширхэг байна. Тэгвэл нэг ширхэг сармагчин мөн адил нэг ширхэг дөрвөлжин дүрсээр илэрхийлье. Харин дараагийн амьтан маань шувуу. Шувуу хэдэн ширхэг байгаа нэлээ хүүхдүүдээ? Зүйтэй нэг ширхэг байна. Нэг ширхэг байгаа учраас нэг ширхэг дөрвөлжин дүрсээр илэрхийлье. За хүүхдүүдээ хүнд ганцхан байдаг ямар эрхтэн байдаг вэ? Бодоорой хүүхдүүдээ. Багштайгаа хамтдаа нэрлэцгээе. Хүнд ганцхан хамар байдаг. Мөн хүн ганцхан амтай. Бас бидэнд ганцхан хил байдаг. Тэгвэл эдгээр ганцхан байдаг зүйлийг бид нэгэн тоогоор илэрхийлдэг. Бид нэг хамартай, нэг амтай, бас нэг хилтэй. Эдгээр ганцхан байдгийг зүйлийг илэрхийлдэг дармал нэгэн тоо. Дараах зүйлсийг хамтдаа тооллоо хүүхдүүдээ. Алим хэдэн ширхэг байна вэ? 1, 2, 2 ширхэг алим. Туулай хэдэн ширхэг байна вэ хүүхдүүдээ? 1 ширхэг. Мөн банан 1 байна. Сармагчин хэд байна вэ хүүхдүүдээ? 1 байна. Тэгвэл нэг байгаа амьтад болон жимсийг нэгэн тоогоор хамтдаа тэмдэглэж харцгаая хүүхдүүдээ. 1 ширхэг туулайг дармал нэгэн тоогоор илэрхийлж байна. 1 ширхэг бананыг мөн нэгэн тоогоор илэрхийллээ. Мөн 1 ширхэг сармагчин байгаа учраас нэгэн тоогоор тэмдэглэлээ. Бүгдээрээ өөрсдийн шугамаа гаргаад хараарай хүүхдүүдээ. Та нарын шугам дээр нэгэн тоо хаана байна вэ? Багш нэгэн тоог улаан өнгөөр тэмдэглэлээ. Та бүхэн шугамн дээр байгаа нэгэн тоогоо гэр бүлийнхэндээ зааж харуулаарай хүүхдүүдээ. Мөн хуруугаараа нэгэн тоог гаргаж харуулаарай. 1 ширхэг хурууг гэрээхэндээ гаргаж харуулаарай хүүхдүүдээ.
аливаа гэвэх он цачтай. Дармал 1-ийн тоо болон бичмэл 1-ийн тоо 2 маань юугаараа ялгаатай байна вэ хүүхдүүд ээ? Дармал 1-ийн тоо маань босоо шулуун байна. Харин бичмэл 1-ийн тоо маань налуу байгаа гэдгийг анзаарч хараарай хүүхдүүд ээ. Ингээд бичмэл 1-ийн тоогоо дэвтэрт хэрхэн бичгийг хамтдаа харцгаая хүүхдүүд ээ. Дахин анхааралтай ажиглаад дэвтэртээ бичээрэй хүүхдүүд ээ. Нэгийн тоогоо дэвтэртээ 6 мөр цэвэр нэмээ бичээд багштай илгээгээрэй. Амжилт хүсье хүүхдүүд ээ.